За эхэлнэ. Опа. За өнөөдөр чинь 5 дугаар сарын 15 3 өдөр. За тэгээд хэдүүлээ өчигдрийн ярьж исэн хөдөлгөөнүүд ерөнхийдөө хэр явсан байна. Өнөөдөр дахиад ямар хөдөлгөөн орох магадaltaй байна гэдгийг ярина. Тэгээд 8:30-аас Core CPI, ерөн CPI-ийн мэдээнүүд энэ дээр доллар дээр нөлөөлөхөөс 8:30-аас байж гин. Тийм учраас арай эрт нэг ордог нөгөө ярьдаг цагаас арай эрт нэг 10 минутын өмнө хэдүүлээ орчлоо. За тэгээд өчигдрийн юунуудыг харж эхлэе. Явалтуудыг. Энд биш юм дээр явуулаа. За Nasdaq дээр өчигдөр нэг ийм паттерн дээшээ эвдвэл энэ очих ёстойгоо хийгээд унах байх гэжсэн. Доошоо эвдвэл энэ уналтын хөдөлгөөн маань ер нь үргэлжлээд доороос явчих юм болов уу гэж бодож исэн. За доошогоо ерөөхдөө мэдээний үеэр эвдэж байгаа юм шиг дүр үзүүлээд тэгээд буцаад орчихсон. Ерөөхдөө эвдрэл маань өөрөө одоо энэ юу triangle маягтай паттерн юм уу да. Одоо энэ маань өөрөө эвдрээд баталгаажилт нь бол алиг эвдэж байгаа вэ гэдэг баталгаажилт нь энэний доор энэ сүүлийн энэний доор candle close болох хэрэгтэй байсан. Нэг цагийн лаа маань энэ сүүлийн minor low-ын доотлолт хэрвээ хаагдсан бол доош явах боломжтой байсан. Доор нь орж бүтэн хаагдаагүй. Тэгээд дараагийнх нь нэг цагийн лаа дээш өсөлттэй байсан учраас энэ паттерны доотлолын эвдрэл бол fake out болж хувираад. За тэгээд дээшигээ юу яасан байж байгаа. Нөө энэ resistance-ийг очиж цохохоор шинжтэй байна гэжээс яг тэрүүгээр явсан. За одоо тэгээд энэ дээр доошоогоо эвдэрлүүд үүсээд явсан тохиолдолд гэж бодсон чинь энэ дээр дахиад нэг шин дүр зураг хуул юм харагдаад. Nasdaq дээр бол одоохондоо оролт бол хийхэд бол эрсдэлтэй байна. Ийм pullback орж ирээд өсөх юм болов гэсэн тэр чигээр өсчиж магадгүй. Pullback орж ирлээ гэдгийг юу яахын тулд pullback биш. Эн чинь том цагийн pullback боловч яг нэг цаг дээр харж байгаа энэ чартынхаа өөрийнх нь гүйцэлт маягтай явах гээд байгаа шүү дээ. За тэгээд энэ ямар үед сэлдэхэд боломжтой болох вэ гэхлээр бүр доошоогоо орж ирж иж. Энд ч үүссэн байгаа энэ зоныг доошоо эвдэж сэл юу яана гэсэн үг. Сэлдэх нөхцөл бүрдэнэ гэсэн үг. За энэ бол хэрэггүй болсон. Яг энэчнээс харах юм бол дахиад нэг иймэрхүү хөдөлгөөн явах боломжийг бол би болгоцсон явж байгаа. Гэхдээ юуны төгсгөлүүд дээр явахгүй байх боломжтой. Хэрвээ эргэж байвал за нэг иймэрхүү хөдөлгөөн тийс орж ирнэ гэвэл бүр таличих гээд байгаа. Ингээд бүр дээшээ ингээ гараад талиагаад энэ бүр all time high руугаа очих магадaltaй болчиход байгаа. Тийм учраас энийг тодорхой болтол нь ерөөхдөө ямар нэгэн захиалга хийгээд хэрэггүй санагдаж байна. Миний хувьд бол энэ дээр бол захиалга бол хийхгүй. За Nasdaq дээр бол иймэрхүү байдалтай байж байна. Яг одоо юу яаж байгаа харагдж байгаа дүр зураг бол иймэрхүү өсөлт үзүүлэх дүр зурагтай. За Nasdaq-ийн хувьд. За алтны хувьд хэдүүлээ өчигдөр юу яаж исэн? Дээшээ эвдээд одоо энэ цэнхэр зураас шүү дээ. Дээшээ эвдээд pullback buy гэж ярьж исэн. Ерөөхдөө buy-удаа бол барьж агаад хаана халаа. Тэгж тулгаж бол аваагүй энэ хавьд халуу ялаа. Тэгж хаасан. Энэ дээр бол мэдээний үеийн reaction буюу нөгөө liquidity хамлалт гэдэг юм энэ дээр ингэж орж ирээд тэгээд дээшээ явсан дүр зурагтай байгаа. За өчигдрийнхөө эхлээд дүгнээд ярьчээ. Тэгээд хэдүүлээ вэ? Өнөөдрийн таамагуд юу байж болохоор нэг 8.15% ярив те. За доллар йен дээр. За доллар йен дээр өчигдөр энэ ч явж яхад нь доошоогоо унаад ийшээ орж ирнэ. Орж ирэхээр юм байна гэж хэдүүлээ ярьжсэн шүү дээ. Энэ ихчнийн дээшээ эвдсэн ч гэсэн доошо pullback бол орж ирэхээр болчихжээ гээд тэр маань бол яг явсан. Энд баг PP-ийн зүрхүүд явцсан маш. За хангалттай гоё явсан. За евро долларын хувьд өчигдөр хэдүүлээ энэ улаан хөдөлгөөн
дээшээ орж ирэх юм байна гэж ярьж исэн. Мэдээний үеэр доош утас таталт яваад энэ улаан хөдөлгөөнд бол ерөөхдөө хийчихсэн. Ингээд ийм улаан хөдөлгөөн явна гэж хийцэн. Энэ евро доллар дээр бол ингээд nice болчихсон. Насдакийн шинжилгээ жоохон хэрвээ энэ дээр юу яасан бол юу эндиг цагийн candle-ийн close нь өөрөө minor low-ыг эвдэж гарсан бол яг шинжилгээний дагуу явах байсан. Боловч эвдэж гараагүй. Алтны хувьд бол яг шинжилгээний дагуу явсан. Доллар иений хувьд бол бас яг шинжилгээний дагуу явсан. Евро долларын хувьд бол бас шинжилгээний дагуу явсан байдалтай байгаа юм байна. За NZD дээр хэдүүлээ юм зурлаа. За ингээ харахаар зураагүй юм байна л да. За энэ юу вэ? Евро швейцар дээр энэ ч байхад нь энэ хэвд багт нь өсөөд унана гэж хэлсэн юм байна. Яг өсөлт жижиг хэмжээний өсөлт нь бол явсан. Гэхдээ уналт нь бол энэ хүртлээ явах юм болов гэж хэлсэн боловч тэр нь яваагүй байдалтай байж байна. Энийг бол нэлийн хүлээхээр юм байна. Яг иймэрхүү хөдөлгөөн явах нь үгүй юу гэж одоо нэг энэ хавьдал байхад нь ингэж доош харж ирсэн юм байна. За pound yen дээр юм алга. За AUD USD дээр ийм хөдөлгөөн зурж ирсэн юм байна. Энэ ч бол бүр өмнө нь ингээд өнгөрцөн худлаа хэрэггүй болсон хөдөлгөөн. За энэ хавьд өчигдөр угаасаа л энэ лаанууд дээр бүгдэн дээр нэрж ирсэн шүү дээ. Бүх доллартай хосолж байгаа хослолууд доошоогоо утас татсан нэг цагийн кандалаар за тэгээд уцаа татчаад тэгээд дээшээгээ явж байгаа дүр зураг маань хിവэрэ байж энэ чэнэс харах юм бол дахиад ч дээшээгээ яваад энэ оройгоо эвдэж тэгээд энэ үндсэн энэ дээрээс хойш ингээл явуулаад байгаа энэ хөдөлгөөнөө ерөөхдөө хийн дуустал нь хийх боломжтой. За pound USD-гийн хувьд pound USD чи ерөөхдөө энийг доош эвдсэн учраас гэж хараад байсан чинь өчигдрийн хөдөлгөөн чинь энэ чинээс зурж ирсэн үгүй ээ. Энэ хавь байсан байх хэвээр. Нөгөө нэг цагийн candle-ийн утас за энэ л юм байна. Энэ чинээс ерөнхийдөө доош нь хараад байгаа pound USD-г нэг иймэрхүү хөдөлгөөн орж ирэх болов гэдэг. За дараа нь өнөөдрийн байдлаархаа ярьж хэдүүлээ. За CAD yen бол нөгөө нэг таргатанда бас арай хүрээгүй байгаад байна. Pound AUD-ийн хувьд бол доошоогоо ийм улаан хөдөлгөөнийг оруулж ирэх гээд байгаа. Тэр маань ерөөдөө нэг рейнжилсэн маягтай бүсээ арай эвдэж чадахгүй, эвдээгүй байгаад байна. За эн чинь юу вэ? NZD CAD-ыг ерөөдөө энэчээс доошоо эвдчих юм бол үгүй эвдэхгүй дэшиг ингэ яваад байгаа юм байна. Энэ таргатаа бүр хийхээр л юм байна да. Энэ таргатаа 0.82769 рүү очичоод энэ хөдөлгөөн явах гээд байна уу? За энийг бол одоохонд ингэ харчээ. За биткойны хувьд энэчнээс ер нь дэше өснө гэж хараад байгаа хэдүүлээ. Биткойн бол яг нэг баг зэргийн өсөлттэй болж өдөр дууссан юм байна. Долларын индексийн хувьд 24 лаа. За ямар ч нэг юм уналтал орж ирнэ гэж хараад байгаа юм байна. За тэг уналт нь бол баг яваад дууссан юм байна дөө. Тий. Одоо доллар өсөх боломж. Долларын индекс маань өөрөө өсөх боломжтой. За эдрийг жоон цэвэрлэе. Тэгэхгүй л арай бохир болчих. Жохон цэвэрлэгээ хийж агаад ер нь хаана юу хин яваад байгаа юм бэ? Окей. Энэ маань яваад байгаа юм байна шүү дээ. Энэ чинээс жохон дутуу байгаа юм байна. Одоо шин долларын индекс чинь мэдээлгээрээ юу яж болох юм байна. Доошоо энийг хийж болох юм байна. За энэ шал руу ерөөдөө орж ирээд за тэгээд ер нь өсөлтөө гэсэн чи юу лээ эн чинь гүү штэ. Энийг эвдцээ яваа. Ингэсэн. Ер нь бол долларын индекс жоох өсөлттэй байж болохоор юм байна. Энэ юу лээ? Энэ хамаагүй. За Alibaba дээр өчигдөр өглөө
юу Alibaba-гийн юу гарцсан. Улирлын тайлан гэдэг үлээ тийм юм гарсан. Gap-д орж иж уналтаа орж исэн. Ерөнхийдөө нэг иймэрхүү өсөлтийг бол харж байгаа. За энэ маань энэ доороос өснө гэж хэлсэн маань Barrick Gold гэдэг хувьцаа энэ доороос өснө гэж өсөж яваа. Ерөнхийдөө zoom. За бусдын бол яг ингээд нэг тийм ярддаг зүйлс биш байгаа юм байна. За өнөөдрийн хөдөлгөөн юу байх боломжтой вэ гэж харах юм бол за түрүүн зүгээр долларын индекс дээр хэдүүлээ тулгуурлаад ярих юм бол долларын индекс маань энэ улаан хөдөлгөөнийг хийхийн тулд голдоо ойлгомжтой нэг юм хийсэн байх ёстой. Энэ гэсэн окей pullback окей эхлэл энэ ер нь долларын индекс нэлийн доош юм байна. Доошлох юм дахиад доошлохоор юм байна. Энэ дээр л да айгүй дутуу байна хөдөлгөөн. За тэгэхээр долларын индексийг унана гэж мэдээгээр унана гэж бодвол эсрэг Nasdaq бол өсөлтөө хийхээр юм байна. Иймэрхүү өсөлтөө хийхээр юм байна. Алтны хувьд ч гэсэн бас өсгөр харагдаад өсгөр болж угаасаа л өсөлтөл явж байгаа л да. Зүгээр арай бага цаг дээр явах юм бол хаанаас ямар оролт хийж болох юм бэ алтан дээр гэд харах юм бол окей энэ чинь дээр ингэсэн юм чинь за энэ support-ыг эвдэхгүйгээр за энэ хавьяас ингээд ингэсэн за энэ хавьяас за дахиад нэг иймэрхүү хөдөлгөөн ерөөхдөө орж ирэх боломжийг бий болгоцсон юм байна. Энэ чинээс энэ price action-ы давалгаанууд фракталуудыг харах юм бол иймэрхүү байдалтай явж болохоор байна л т. За доллар юу вэ? Эн чин доллар йен. За доллар йен тэгвэл дээшээ pick out хийсэн гэж үзэгдэхээр байна. Яг энэ орой энэ resistance-ийг дээшээ ягаад доош сэлсэн учраас үргэлжлүүлээд доошоо байж болно гэдэг утгаар нь харах юм бол окей долларын индекс бишээ доллар йен бүр энэ доошоо ороод ирэхийг үсгэхэргүй. Тэгээд ингэж орж ирчээд энэ дотроо хөдөлж болох юм. Энэ гэхдээ тэрхий томцгийн шинжилгээ байна. За ямар ч энэ хөдөлгөөнүүд маань бол гоё айгуу гоё явцгаацсан. Энэ явсан. Энэ явсан. Энд явцсан. За одоо тэгэхээр доллар йений хувьд сел талтай байхыг үгүйсэхэр болчих. Магадлалын хувьд арай дээр. За евро доллар нөгөө явна гэж бодож исэн улаан хөдөлгөөнийг бол гэд яваад дуусчихсан. Одоо яг тэрнийхээ төгсгөл дээр байж байгаа учраас бүр томороо ер нь юу гоод байлээ евро доллар ч. Окей эн чин failдсэн. Fail шилжүүлэгч байж таарсан. Эн чин тэр чигээрээ байж болох юм байна. Инхээр энтэй хамаарад дотроо энтэй хамаарлаа гэхэд за евро долларыг бол ажиглах хэрэгтэй юм байна. Яагаад гэвэл бүтэн cycle хөдөлгөөн энэ дотроо ингээ яваад дуусч байгаа учраас дараагийн одоо бид нар юу хэлэх нү те тэдрийг харах хэрэгтэй болчихж байгаа юм ер нь. Одоо бүтэн cycle хөдөлгөөн бараг дуусчих энэ дээр. Яаж дууссан бэ гэхээр сүүлд явсан хөдөлгөөн маань өөрөө ингэсэн. За ядаглаад муудаа нэг иймэрхүү байдалтай явах байсан гэдэг нь бол яваад дуусчихсан. Одоо эн чинь өөрөө үндсэн юу болж чадсан уу? Дээшээ pullback-ийн нөхцөлдөө үндсэн. За ингээ зүгээр аваад үзчихье. Энэ маань ингэж чадсан юм уу? Энэ дээр нэг лагаар гараад буцаж орсон байж болох юм байна. За окей. Тэгвэл евро доллар нэг иймэрхүү байдалтай макста хөдлөх ёстой байсан гэж үзэхээр за яг жоохон дэше дутууж болох юм. За энэ юунууд бол явцсан nice явсан байна гэж. За евро долларын хувьд бол энийг дуусгаж болно. Гэхдээ евро доллар дээр бол оролт бол харагдахгүй байна. За энэ чинь NZD USD
NZD-USD чинь ингэсэн pullback давхардаж орж ирж байгаа юм байна. Давхардаад байх ч яах вэ нөгөө ингэсэн доош. Окей. Энэ явсан дараагийн утгаараа энийг харчээ. Окей. Энэ дээр бас ер нь дуусах хөдөлгөө. Энэ дээр жоохон сел талыг барьчих гадах юм. Тэгсэн мөртлөө энэ чинь нөгөө өөрөө доллартай харьцаад байгаа нөгөө дэсээ зүрн аятайхан том савлгааны мэдэн дээр зүрн гэдэг чинь бас асуудал л та. За тэгэхээр энэ дээр зүгээр нөхцөл байдлыг харж иж шийдвэр гаргах хэрэгтэй юм байна. Цаашдаа яаж энэ дээр реакшн хугарлууд үзүүлэх нөө гэдгийг харж иж шийдэх бол NZD-USD-ийн хувьд бол за энэ чинь юу вэ? За эдрийг устгах чи толгой эргүүлэхгүй учраас өвднэс. Энэ нэг зүгээр юу яцсан таамгууд. Нэг тийм вангаж байгаа юм шиг юм бол явцсан. За энэ маань унаад өсөөд онно гэдэг нэг тийм хөдөлгөөний инээр цагдаад байгаа. Pound yen дээр юм байхгүй. AUD USD дэшигээ үргэлжилж өсөх боломжтой гэж харсан байна. Энэ юу юм? Pound USD Pound USD одоохондоо яахгүй. Ойлгомжгүй шахуу байна. За бусд нь бол ер нь юу байна? За гол төвлөрдөг Nasdaq болон алтан дээр. За Nasdaq дээр энэ орой яг орой байж болох ч гэсэн яг одоогийн нөхцөл байдал бол оройгоо эвдэж болох юм а гэж харуулад байгаа гэдэг чинь асуудал. Оройгоо эвдэх магадлалтай болцоод байдаг. Тэгэхээр эвдээд pullback дээрс нь хэрвээ оролт хийвэл Nasdaq дээр энэ оройг эвдээд pullback дээрс нь оролт хийсэн дээр оёг оролт хийгээвэл за алт бол угаасаа ингэж би алтнаас яатсан ба шүү дээ, хоцорцсон юм уу? Түрүү нэг оролт хийж тийм үү гэж хараадсан бай. Харъя. Окей. Тийм байна. Юу н хоцорчд яваад эхэлчихэ. Алт бол тийшээ яваад эхэлчихэ. За нэг иймэрхүү. За манайханд санаа оноо юу байна? За мик ярих хүн байвал мик нээлгэж болно. Gold гэж одоо энэ дэшээ шилжүүлэгч яваад pullback нь орж одоо үндсэн хэмжээс явна гэж үзэх үү? За чи хэдэн цаг дээр харж байна? Яг энэ завсар хөдөлгөөн 1 цаг юм. За 1 цаг дээр аль нь шилжүүлэгч? Одоо наад голын тэр өсөлтийн хамгийн том импульс хаяр ч юм болохоор бүр том шилжүүлэгч гэж боддог. Энэ үү? Тий. Угаасаа энэ шилжүүлэгч шүү дээ. Хэмжээсийн гүйцэлд нөгөө аль руу яваад эхэлсэн одоо бараг төгс шат руу орж. Ингүүс одоо pullback байгаа шүү дээ орж ирсэн. Саний одоо ингэ явж байгаа. Энэ үү? Одоо явж байгаа. Энд энэ үү? Тэр pullback юм болов уу? Аль нь pullback? Тэр дэш импульс хийсэн. Энэний pullback уу? Тий. Тий байж болно. За байж гаш. Угаасаа дээшээ чиглэж байгаа хөдөлгөөний эсрэг орж иж байгаа улаан хөдөлгөөн болон pullback гэж үзнэ л дээ ер нь. За энийг гоё цэвэрлэе. Энэ дээр яг юу яагаад байгаа? Явсан. Окей. За би бол алтан дээр нэг иймэрхүү улаан хөдөлгөөн дээшээгээ ерөөхдөө орж ирэхээр боломж нь нэлээд дэжгүй байгаа юм уу да гэж харж байна. За өнөөдөр ямар ч хэсэн нэг явах таамгуудаа за харчээ. Nasdaq-ыг за дээшээ байж болохоор юм байна. Nasdaq бол дээшээ байж болохоор юм байна. Алт ч гэсэн дээшээ байж болохоор юм байна. Долларын доош байж болохоор юм байна. Евро USD дээр бол за яг энэ ийм явах хэвээр хөдөлгөөн байсан тэрийг гүйцээж болох юм.
NZD дээр би яг ингээ харахаар нэг сэлчмэр юм шиг санагдаад байгаа боловч долларын мэдээтэй NZD-ийн ардталд нь доллар хосолж байгаа учраас энэ дээр шийдвэр гаргалтгүй юм байна. За энэ ч нөөрөө энэ юу лээ евро швейцар. Евро швейцар за яг нэг юм хэм зурцсан байгаа энийг дуустал харчээ. Аудио USD дэшээ эвдэж болно. Тэгээ угаасаа бүрэн потенциалтай харагдаж байна. Энэ юу лээ Pound USD ялчгүй нөгөө юутайгаа адилхан болчиход байна. Ардталтаа нэг доллартай байгаад байгаа учраас хичнээн яг өөрөө шалтан дангаараа уналт байж болно гэд байгаа боловч дахиад дээшээгээ бүр энэ зон руу ч ингээ очиж болохоор юм байна. Тэгэхээр одоохондоо ийм эргэлзээтэй байгаа юмнууд дээр яагаад яах учиргүй таамаг гаргаад нэг оролт морлт хийгээд чирэггүй бах би л тэгж бодож байна. Ингэж явж болохоор за арай жоо цэвэрлэжээ. За Каден дээр бол нэг яриад байгаа юм алга. Pound out жарэ жоо томзог дээр ингэ зурч чад байгаа. NZD CAD энэ чинь явж болно. Энэ тэгэхээр таргет хийцэн юм биш үү? Ингэдсэн чинь энэ чи энтэй хамрал. Юу шаалбар арсан байна. Энэ угаасаа явах хэрэгтэй шүү дээ. Энэ биш. Энэ ч хамаагүй. Энэ ч биш. Эдгээр чинь зүгээр цэвэр pullback байсан байх шүү дээ. Тэгэхээр одоо энэ нь бол доош харалтгүй угаасаа ийм хөдөлгөөн байсан юм байна. Дутуу харсан байж NZD CAD-ыг энэ өрөө бол зөв лөөлөө байсан юм байна. Хамааралгүй яг хуу энэ wedge тэгэл хамааралтай өрөө. Бусдаар бол дараагийн энэ хөдөлгөөний төлөв нэг хамааралгүй өрөө болчихсон байсан юм байна. Энэ дээр бол яаж дутуу харсан байна. За тэгвэл одоо маргааш харах хөдөлгөөн за Nasdaq ингэж явж уугүй юу? Алтаас өсч уугүй юу? Доллар yen үргэлжлүүлж унж уугүй юу? Евро USD дээр бол яг шууд одоо энэ чээс өснө гэдгийг харахад хэцүү хөндлөн юм байна. Pullback хийгээд орж ирж мэрэхэр л юм байна ер нь. NZD-г яахгүй, энэ хөдөлгөөн зурцсан, энэ яахгүй, энэ хөдөлгөөн угаасаа зурцсан. Энэ дээр нэг жоох оролт. За яах. Энэ чинь Pound USD дэше угаасаа хүрэхээр окей, нэг иймэрхүү. За миний ярих юмнууд бол ингээд ер нь таамгууд дуусч байна да. Тийм байна. Энэ хөдөлгөөн ер нь энийг ингэж байгаад димэл болчихжээ. Тийм байна. Яг хоо энэ зүгээр дээрээс орж иж болно. Нэг иймэрхүү хөдөлгөөн бүр энэ дээрээс орж иж болно. Гэтэ яг одоо энэ баг цаг дээр бол цэвэр дээшээ заачаадах юм. Хичнээн өрөө дээр байгаа ч гэсэн дээшээ заачихсан. Байдалтай байна. За окей. Өнөөдрийнхийг ингээд дуусгая да. Харж байгаа нэг юмнууд ойлгомжтой. За гараа өргөсөн хүмүүс юм нээлээ. Ярих мэрхэн байвал яраарай. Байна. Сайн байна уу? Юм асах. За. Юу мэдээний үеэр stop loss тавьсан ч гэсэн одоо тэрийг нөлөөлөхгүйгээр шууд тэрнээс нь бүр цаана хаагддаг уу ер нь бол. Тэгэж штэ. Ава трейд мэрэг. Шууд бүх юу ялгаагүй байдаг. Бүх брокер яг адилхан. Тэр чинь нөгөө мэдээний үеэр огцом нөгөө ханшин дээр өсөлт хийж байгаа учраас stop loss яг тэрэн дээр биш нөгөө чирэгдэн. Энэ дээр бүх брокер адилхан ажиллана шүү. Зөв. Харин stop loss тавьсан байсан мэдээ гарсны мэдээг өссөн чинь бүр амар дор чирэгдээд орохоор нь гайхаад. Тийм, пендэн ч гэсэн ер нь жоон чирэгдэн штэ. Тийм. Зөв. Тэгээд өөр нөгөө юг derivatives юм асуух гээд энэ trading wave дээр нөгөө юунуудыг харах гэхээр зүгээр харагддаггүй юм шиг байгаа тийм үү тий? Яаж тэр derivative юунуудыг хард юм бол Google-ээс харж байгаа. Google-ээс. Тий. Google-ээс trading wave derivative хайчих заа тэгэхээр гараад ирчихнэ үгүйс. Яг өөрийнх нь derivative-ээр ороод үзсэн чинь яг нөгөөтгийг би олоогүй юм болоо. Derivative руугаа орж байгаад яадаг уу тий? Тий. Trading
Биш биш. За. Үгүй шүү. Дэрвэл орохгүй шүү. Яаж вэ? Google-ээс хай. Тийм үү. Тий. Аа. За ойлголоо. За. За нэг 10 мэдээ болтол 14 минут тоо тэр хооронд би нэг хэд хэдийн наривчсан юмудаа хийж байгаа нэг ганцны захиалгыг хийгээд. За бүгдээрээ юу яа да. Маргааш ярилцъя да дахиад. Таад янз бүрийн асууж өрөх юм байвал чөлөөтэй асууж иж болно шүү заяа. За Евро 9-ийн хэмжээсээ гаргаад өгөөч. Эдгээр дээрээс нэг юм хараад. Наа. За. За бай бүгдээрээ. За.